Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. За Голомт Капитал Үндэсний компаниас бэлтгэн хүргэдэг шинжээчийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийгдэж байгаа компаниудад хэрхэн Монголоос хөрөнгө оруулах боломжтой талаар за мөн энэ онд IPO хийхээр төлөвлөгдөж байгаа яг одоо олонний анхаарлын төвд байгаа Elon Musk-ийн SpaceX компани IPO-гийн талаар өнөөдөр ярилцах болно. За тэгэхээр SpaceX компани талаар бол манай харилцагч нар, хөрөнгө оруулагч нар, за гадаад олон улсын зах зээл дээр арилжаанд оролцогч нар бол маш сайн мэдж байгаа. За энэхүү компани IPO бол өнгөрсөн оноос хойш хийгдэхгүй гэдэг мэдээллүүд бол яваад байсан. За тэгвэл Reuters-ийн мэдгэж байгаагаар 6 сарын 12-ны өдөр за SpaceX-ийн IPO хийгдэхэд бэлэн болоод байгаа юм байна. За тэгвэл SpaceX-ийн IPO-ны хувьд бол IPO гаргаад нийт татан төлрүүлж байгаа үнийн дүнгээрээ за мөн дээрээс нь зах зээлийн үнийн дүнгээрээ түүхэн дэх хамгийн том IPO болохоор хүлээгдэж байгаа. За тодруулаад графикаас хараад үзэх юм бол SpaceX-ийн IPO болсноор нийт зах зээлийн үнэлгээ 175 их 80 ам доллар буюу за асар өндөрөөр бол үнэлэгч байгаа гэсэн үг. За энэхүү график дээр бол яг одоогийн байдлаар компаниудын зах зээлийн үнэлгээг нь бол харьцуулж харуулсан байгаа. За та бүхний харж байгаачлан Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ одоогийн байдлаар 5.2 их 80 доллараар үнэлэгдэж байна. За Google-их 4.6, Apple-их 4.5, Microsoft-их 3.1 гэх мэтчлэн. За ер нь бол өндөрөөр үнэлэгдэж байгаа компаниудыг бол энэхүү графикаас харж болж болохоор байна. За тэгвэл дэлхийн зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд топ 10 эрэмблэгдэж байгаа эдгээр компаниудаас SpaceX 9-т нэрэмтлэгдэж орж ирж байна. 175 их 80 доллараар үнэлэгдсэнээр. За мөн дээрээс нь SpaceX-ийн араас Elon Musk-ийн Tesla 159 их 80 доллараар үнэлэгдэж байгаа буюу за Elon Musk-ийн хоёр компани 9.10-т бичигдээд бол орж ирж байгаа. За тэгвэл татан төвлөрүүлэх үнийн дүнгийн талаар ярилцгаая. Тэгэхээр яг энэ 2026 онд бол 3 том хүлээгдэж байгаа IPO байгаа. За эдгээрийн нэг нь бол яалтчгүй саяны хэлдэг SpaceX. За тэгээд Anthropic AI гэж урж ирж байгаа. За мөн хөрөнгө оруулагч харилцагч та бүхний хамгийн сайн мэдж байгаа OpenAI ChatGPT-гийн IPO орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр өнгөрсөн түүхэн хугацаанд Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлээр болон бусад улс орны хөрөнгийн зах зээл дээр IPO хийгдчихсэн компаниудын татан төвлөрүүлсэн дүнг харах юм бол за Saudi Aramco буюу эрчим хүчний салбарын компани IPO за 25.6 орчим тэрбум ам долларыг татан төвлөрүүлсэн байна. За мөн эрчим хүчний салбараас гадна яалтчгүй технологийн салбар за мөн санхүүгийн салбарын компаниудын IPO-гээр татан төвлөрүүлэлт дүнгууд нь бол өндөр харагдаж байгаа гэсэн үг. За харин Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл буюу за Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийгдсэн хамгийн өндөр дүнг татан төвлөрүүлсэн компани бол за Хятадын Alibaba компани байгаа гэсэн. Тэгэхээр энэ жил одоо 2026 онд IPO хийгдэж байгаа SpaceX компанийн хувьд бол түрүүн хэлсэнчлэн 75 тэрбум ам долларыг татан төвлөрүүлснээр түүхэндээ хамгийн өндөр дүнг татан төвлөрүүлсэн IPO болохоор хүлээгдэж байгаа. Тэгэхээр өмнө нь одоо IPO хийжсэн хамгийн том 3 компани бол Saudi Aramco, Alibaba, SoftBank 3 биш үү те. Тэгээ энэ 3-ын IPO-гийн татан төвлөрүүлсэн үнийн дүн нь SpaceX-ээс давж чадахгүй байна тийм. Тэгэхээр үнээс харахад бол хэр их том хэмжээний IPO болох ч байгаа гэдэг нь бол тодорхой байгаа. Тэгэхээр дан ганц SpaceX 75 тэрбум гэлтгүү. За энэ оны төгсгөлд буюу 4-р улиралд за Anthropic AI за мөн үүн дээр нэмэгдээд OpenAI буюу ChatGPT тус 60 тэрбум ам долларыг татан төвлөрүүлэхээр удахгүй IPO хийгдэж байгаа гэсэн. За тэгвэл компани яг яагаад IPO хийх ёстой юм? Яагаад олон нийтэд хувьцаагаа нээлттэй зарлаж арилжаалах ёстой юм бэ гэдэг талаар тайлбар авъя. За тухайн альва компани IPO хийснээр тухайн компанид хэд хэдэн давуу талыг бол бий болгочдөг. За одоо энэ графикаас харах юм бол хамгийн ихний одоо тухайн компани бий болж байгаа давуу тал нь бол тухайн компани хэрэгжүүлж байгаа төсөлд шаардлагатай байгаа мөнгө хөрөнгөө анхдагч зах зээл дээр үнцас хэлбэрээр санал болгоод татан төвлөрүүлэх ийм боломж бол бүрдэж байгаа. Нэгээс нь та санхүүжилтэд зохицуулж байгаа гэсэн. За хоёрдугаарт бол бизнесийн
За 3 дугаарт үнэлгээг нэмэгдүүлэх. Компанийн үнэлгээгээ бол одоо олон нийтэд ил тод байлгах. За мөн дээрээс нь компанийн тодорхой хэмжээг зарахтаа компанийн үнэлгээг бол нэмэгдүүлж ингээд зарах тохиолдол байдаг. За тухайн компани засаглал сайжрах. За мэдээж одоо аливаа компани IPO хийснээр олон нийтэд компанийхаа тодорхой хэмжээг санал болгож байгаа. Энэ ч утгаараа олон нийтийн одоо хяналт нэмэгдэж орж ирж байдаг. За үүнийгээ дагаад тухайн компани засаглал сайжирч байдаг. За ийм шинээр боломж бол бий болдог. За мөн дээрээс нь олон нийтийн анхаарлын төвд орж ирдэг тухайн компани. За мэдээж IPO-д бол оролцох хүмүүсийн тоо бол маш хэмжээнд нэмэгддэг тийм ээ. Тэр ч утгаараа ер нь бол тухайн компанийг таних тохиолдол бол нэмэгддэг байгаа. За гэх мэтчлэн давуу талуудыг бол олж болдог. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Бидний эргэн тойронд өнөөдөр за мөн өнгөрсөн 20, 30, 40 жилийн хугацаанд маш олон IPO-нууд хийгдсэн байдаг. Тэгэхээр бол IPO-г одоо жил бүрийн гаргасан тоо ширхгээр нь хараад үзэх юм бол өнгөрсөн за 20 гаруй жилийн хугацаанд жилдээ нэг дунджаагаар 300 гаруй компани олон улсын зах зээл дээр дэлхийд дээр нийт 300 гаруй компани IPO хийгдчихсэн. Жил бүрийн дундаж тоогоор. За тэгвэл энэ жилийн байдлаар яг одоо 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар за нийтдээ нэг 200 гаруй компани IPO хийчихэд байгаа гэсэн. 26 оны эхний 5 сарын байдлаар. За эдгээр 200 компани IPO-гийн татан төлрүүлсэн нийт дүн нэг ойролцоогоор за 60 орчим тэрбум $, татан төлрүүлж байгаа. Тэгэхээр 5 сараас хойш за одоо 6 дугаар сард SpaceX за тэгээд 26 оны 4 дугаар улиралд Anthropic AI болон OpenAI компаниуд IPO хийгдснээр энэ жилийн нийт одоо IPO-с нийт татан төлрүүлсэн дүн хэмжээ 300 тэрбум $-ыг давах төлөвтэй байгаа гэсэн. Тэгэхээр яалтчгүй IPO-ийн тоо нэмэгдэж байна. За хөрөнгийн зах зээл дээр оролцож байгаа хөрөнгө оруулагч нарын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр олон улсад хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа учраас энэ өгөөжөөс бид бүхэн ч гэсэн өгөөжийг хүртэх боломж байгаа. Монголоос олон улсын зах зээл дээр за тэр дундаа Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр хийгдэж байгаа энэхүү IPO болон өсөлт үзүүлэх боломжтой, өгөөж үзүүлэх боломжтой компаниудад яг одоо хөрөнгө оруулах боломж бол бидэнд байна гэсэн. Тэгэхээр хизээ бид бүхэн хөрөнгө оруулах хэрэгтэй юм бэ? За одоо жишээлбэл за SpaceX компани IPO хийгдчихлээ. 2 дахь зах зээл дээр хувьцаа нь арилжаалагдаж эхэллээ. Тэгвэл хизээ бид бүхэн хөрөнгө оруулах хэрэгтэй юм бэ? За тэгвэл SpaceX-тэй төстэй болон за өнгөрсөн хугацаанд IPO хийгдчихсэн компаниудын дундаж ханшийн гүйцэтгэлийг хараад үзье. Сүүлийн 5 жилийн хугацаанд IPO хийгдсэн компаниуд гэж харагдчихлаа. За тэгэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд IPO хийжсэн компаниудын графикийг энэ дээр харуулсан байна. За тэгэхээр энэ дундаас би жишээ болгоо 3 компанийг нэрлэмээр байна. Хамгийн ихнийх нь бол ARM буюу дэлхийн нийт гар утасны үйлдвэрлэлд зарцуулагдж байгаа чипний нийлүүлэлтийн 92%-ийг дангаараа нийлүүлдэг компани. За дараачих нь Palantir буюу Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахны яам одоо Central Command буюу одоо удирдлагын төвүүдийнхээ дата синхрон тийм ээ дата хөгжүүлэлтийг бол хийдэг одоо ийм платформ байгаа шүү дээ. За мөн дээрээс нь цахилгаан автомашины салбарт одоо томоохон төлөвчдийн нэг болж орж ирж байгаа Rivian компани IPO-нууд бол бас нэлээд сонирхолтой ч байгаа. За ерөнхийд дүгнээд үзэхэд эдгээр компаниудын IPO хийснээсээ хойш 3 сарын дараа ойролцоогоор дунджаар 60% өсөлт үзүүлсэн байна. За 1 жил гээд аваад үзэх юм бол 100-аас дээш үеийн давсан өсөлтийг үзүүлсэн ч гэдэм юм тий. Мэдээж эдгээр компаниуд нь яалтгүй харьцангуй олон нийтийн одоо төвд анхаарлын төвд байсан IPO-нууд байсан учраас нэлийн өндөр өсөлтүүдийг бол үзүүлсэн ийм шин чанартай. За SpaceX-ийн хувьд ч гэсэн мэдээж яалтгүй л одоо энэ оны хамгийн чухал IPO-нуудын нэг болж байгаа шүү дээ тий. За үүний араас бол OpenAI орж ирж байна, Anthropic орж ирж байна тийм ээ гэх мэтчлэн. За энэ ч утгаараа ер нь бол хэрвээ тухайн компани хоёр дахь арилжаа нэгдсэний дараа хувьцааг нь худалдаж авах юм бол ямар ч үсэн дор хаяж 3 сарын хугацаанд нэг дунджаар 60% өсөлтийг бол үзүүлэх боломжтой нэгээс харагдаж байна. Тэгэхээр яг хоо IPO үн гэж байгаа. За тэгээ хоёр дахь зах зээлийн арилжаа нэгснээс хойш хувьцааны арилжаа хэрхэн арилжаалагдахгүй гэдэг хоёр үн байгаа гэсэн. Тэгэхээр яг хоо саяны хэдэн компаниуд дээр IPO үнийг нь
За хоёр дахь зах зээлийн арилжаа нээгдсэн эхний өдрийн одоо хаалтын ханштай харьцуулаад үзэхэд за жишээлбэл Palantir компанийн хувьд бол IPO дээр зарласан нэг хувьцааны үнийг $725 гэж зарласан байсан. За тэгээ хоёр дахь зах зээлийн арилжаа нээгдээд эхний өдрийн хаалтын ханш нь $925 хүрсэн. За тэгээ одоо тус компанийн хувьцааны ханш $137.1 орчим дээр арилжаа хийсэн гэсэн. Тэгэхээр ялцчгүй за IPO нь буюу анх дахь зах зээлийн арилжаанд нь орж чадаагүй ч гэсэн за хоёр дахь зах зээлийн арилжаанд нэгдсэний дараа оролцох юм бол бид бүхэнд за өгөөж өгөх боломж бол маш өндөр байгаа гэж харагдаж байгаа. За дан ганц Palantir ч гэлтгүү за бусад Rocket Lab, за Arm Holdings зэрэг компаниуд дээр энэ зүйл ажиглагдж байгаа. За гэхдээ бүх хувьцаанууд бол өсөөд явцдаггүй. За эсвэргээрээ бас унсан компаниуд ч байгаа. Rivian-ийн хувьд тийм ээ. За одоо Rivian-ийн хувьд жишээ аваад хэлэх юм бол анх IPO хийхдээ бол $78 нэг хувьцаагаа бол олон нийт санал болгож ирсэн. Гэтэл одоогийн байдлаар бол хувьцааны ханш нь бол 1373 буюу анхдагч арилжаанаас 86.4%-аар бол унсан үзүүлэлттэй байна. Тэгээ энэ нь бол мэдээж IPO-го олон нийтэд танилцуулж байх үедээ амлалтаа биелүүлж чадаагүйгээс ер нь бол дийлэнх шалтгаалсан байдаг. За их мэдчлэн ер нь бол альва IPO-д ороход мэдээж ирээдүйд хүлээгдэж байгаа өгөөж бол дийлэх олонх дундч нь бол байгаа. За гэсэн хэдий зарим компаниуд бол өсөлт үзүүлж чаддаггүй ийм эрсдэл байдаг шүү гэдгийг бол нэмэлтээр анхааруулж хэлмээр байна. За тэгвэл одоо сая өнгөрсөн 5 дугаар сарын 19-нд буюу за өнгөрсөн 7 хоногт тийм ээ. За SpaceX компани за Nasdaq-ийн хөрөнгийн бирж дээр албан ёсоор IPO хийгдэж листэгдэнэ гэдгээ зарлахаар за Америкийн нэгдсэн улсын үнэт цас биржийн хороо буюу SEC гэж байдаг. SEC-д өөрсдийн үнэт цасны танилцуулга буюу S1 форм өгсөн 5 дугаар сарын 19-нд. За уг танилцуулга дээр яг юу гарсан талаар за бид бүхэнд одоо энэхүү үнэт цасны танилцуулгаас яг юу хүрсэн талаар одоо та бүхэнд товчхон танилцуулъя. За 6 дугаар сарын 4-нд за үнэт цасны IPM Road Show явна. За тэгээд 6 дугаар сарын 11-нд нэг хувьцаагаа хэдэн $10 гаргахаа зарлаад за тэгээ 6 дугаар сарын 12-ноос эхлээд арилжаа эхэлнэ гэж одоогоор бол албан бусаар зарлчаад байгаа гэсэн. За яг энэ хугацааны хувьд бол 1-2 хоногор ч юм уу наашаа цаашаа өөрчлөгдөх боломж байгаа. За тэгээд нийтдээ түрүүн хэлсэнчлэн $75 тэрбум гатан төвлөрүүлнэ. За компанийн нийт үнэлгээ 175 орчим их $80 байна. Одоо энэ дээр дурдж байгаа он цагууд мөн үнийн дүн болвол урчилсан байдлаар явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За мэдээж одоо өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр танилцуулсан үнэт цасны танилцуулга дээр эдгээр мэдээллүүдийг бол бас хаалттай байдлаар бол танилцуулсан байгаа гэсэн үг. За ер нь бол үнэт цасны танилцуулга дээр нийт татан төвлөрүүлж байгаа үнийн дүн, зах зээлийн үнэлгээ гэх мэт мэдээллүүдийг бол харуулдаг. Гэхдээ энэхүү үнэт цасны танилцуулга нь бол одоогийн байдлаар урчилсан байдлаар буюу хэдэн төгрөгийг татан төвлөрүүлэх вэ? За хэрэг хэмжээний зах зээл дээр үнэлэгдэх вэ гэх мэдээллүүд бол одоогийн байдлаар харьцангуй хаалттай хэвээрээд байгаа. За энэ хизээ эслэгдэх вэ гэхээр 6 сарын 4-ний өдөр бол road show буюу олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа нь бол эхэлнэ. За ингээд олон нийтэд танилцуулаад явж байх хугацаанд ордер блок буюу захиалгын хэмжээ хэрэг орж ирэх юм байна. Үүнээс шалтгаалаад бол хэдэн $10 татан төвлөрүүлэх. За цаашлаад нэгжийн үнэ нь хэд байх. За мөн дээрээс нь зах зээлийн үнэлгээ нь яг хэд байх вэ гэдэг эцсийн тоонууд нь бол эслэгдэх юм шүү гэдгийг бол энэ дээр нэмэлтээр хэлмээр байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл одоо SpaceX компани үндсэн үйл ажиллагааны талаар ойлоо авч үзье. За ихэнх хүмүүс бол SpaceX-ийг бол зөвхөн пуужин сансар төрдөг пуужин гэдэг зүйлээр ойлгож байгаа. Тэгвэл энэ компани цаана 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа зүйл оршиж байгаа. SpaceX компанийн хувьд бол 2002 онд хамгийн их үүсгэн байгуулагдаад за үүсгэн байгуулагдсан цагаас хойш бол за пуужингийн технологиг бол хөгжүүлж ирсэн. Хамгийн сайн мэдчилгаачлаа. За хамгийн анх 2008 онд за шингэн түвшээр одоо ажиллаж байгаа хувийн компани пуужинг одоо дэлхийн агаарын тойрог замд оруулсан байдаг. За мөн 2012 онд хувийн компани хамгийн анхны сансрын тээвэр буюу сансарт байгаа хиймэл дагуул за бусад буужингуудад ачаа тээвэр хүргэх зорилттой зүйлийг хүргэж эхэлсэн. За тэгээ 2015 оноос эхлээд
дахин ашиглагдах боломжтой пуужингийн загварыг гаргаад сансарт хөргсөн. За мөн 2019 онд буцаж газардуулаад буцаж нисэх замаар дахин ашиглах боломжтой пуужинг. Тэгээ одоо дахин ашиглах боломжтой пуужин нь бол урд өмнө байгаагүй технологи шүү дээ. Одоо Оросын, эсвэл Хятадын, Америкийн засгийн газар бол өчнөө жилийн хөгжүүлэлт судалгаан дээр үндэслээд гаргаж чадаагүй ийм зүйлийг бол SpaceX хувийн компани бол анх хэрэгжүүлж чадсан байгаа тийм ээ. За энэ нь бол өөрөө тухайн хөргсөн пуужныг ахаад ашиглах энэ боломжийг бол оруулж ирж байгаа. Энэ нь өөрөө нөгөө талдаа зардлыг маш хэмжээнд бол бууруулж өгч байгаа тийм ээ. Өмнө нь бол нэг пуужин хөрглөө тухайн пуужныг ахаад ашиглах ямар ч боломжгүй болдог тийм ээ. Сансартаа үлддэг ч гэдэг юм тийм. Энэ нөхцөл байдалтай байсан бол энэхүү асуудлыг шийдэж өгсөн нь бол нэлээд чухал үзүүлэлт болоод байгаа. За өмнө дээрээс нь SpaceX-ийн хувьд бол олон улсын станцуудад бол каргог тээвэрлэж байна. За өмнө дээрээс нь одоо дэлхийн тойрог замд бол их хэмжээний хиймэл дагуулуудыг бол нийлүүлж байна тийм ээ. Гэх мэтчлэн ийм арга хэмжээнүүдийг бол авч байгаа. Тэгэхээр SpaceX-ийн дараагийн нэгэн үндсэн үйл ажиллагааны нэг нь юу вэ гэхээр connectivity буюу за сансар огторгууд за хиймэл дагуултай дэлхийгээс холбогдох гэсэн үйл ажиллагаа орж байгаа. За connectivity буюу одоо холболтын одоо сегмент гэж нэрлэж болохоор. За энэ сегмент бол яг одоогийн байдлаар SpaceX-ийг нуруунд дээр авч явж байгаа сегмент гэж хэлж байна. Ганц ашигтай ажиллаж байгаа сегмент. За та бүхний сайн мэдих Starlink тийм ээ. Starlink бол энэхүү сегментийн хамгийн гол бизнесийн үйл ажиллагаанд байгаа. За SpaceX Connectivity анх 2020 онд бол үүсгэн байгуулагдсан. Гэхдээ 2019 онд бол хиймэл дагуулын сүлжээг бий болгохын ажил нь бол эхэлсэн байсан. За тэгээд дараа нь бол брендинг хийгээд connectivity гэдэг одоо сегментийг бол үүсгэн байгуулсан байна тийм ээ. За ингээд 22 онд бол хиймэл дагуулын интернетийн үйлчилгээг бол бий болгосон. За 25 онд бол мобайл сегментийг бол бас бий болгосон байна. За ингээд өнөөдрийн байдлаар нийтдээ дэлхийн тойрог замд 9600 гаруй хиймэл дагуул бол хөрж байна. Starlink. За энэний 75% нь нийт одоо сансрын тойрог замд байгаа хиймэл дагуулуудын 75%-ийг нь бол бүрдүүлж байгаа. За нийт хэрэглэгчдийн тоо 10.3 саяд хүрсэн байна. 2023 оны байдлаар энэ тоо ердөө 2 сая байсан. Тэгэхээр 3 жилийн хугацаанд 5 дахин өссөн. Ийм үзүүлэлтийг бол үзүүлсэн байгаа. Дэлхийн 160 гаруй улс орнд энэхүү үйлчлэгийг бол авах боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ технологи бол яг одоо олон улсын шинжээчид за олон улсын одоо шинжлэх ухаанд турлагсад тийм ээ доктор профессоруудын үзэж байгаагаар бол яалтч байхгүй энэ зууны хамгийн том одоо нээлт шийдлүүдийн нэг болоод байгаа тийм. За мэдээж одоо нөгөө хэрэглэгчдийн тооноос нь чарсан гэсэн 3 жилийн хугацаанд бол 5 дахин өссөн байна. За цаашдаа өсөө явах боломжтой. За ийм сегмент бол байгаа тийм. За тэгвэл дараагийн үндсэн нэг чиглэл нь юу вэ гэхээр за AI буюу технологийн салбар руу ороод ирж байгаа гэсэн. За SpaceX үзэхдээ бол энэхүү AI-ыг ирээдүйд SpaceX-ийн борлуулалтын орлогын дийлэн хувийг эзлэх сегмент юм а гэж тодорхойлсон байна. Тийм ч учраас одоо IPO-гоос татан төвлөрүүлэх дүнгээрээ за сансар огторгуйд маш олон дата төвүүдийг технологийн компаниудын дата төвүүдийг байгуулах зэрэг хөрөнгө оруулалтанд ашиглах тухаар төлөвлөгдөж байгаа. За яагаад вэ гэвэл за магадгүй за сансарт за магадгүй хүйтэн байгаа гэсэн үг. Тэгэхээр дата төвүүдийн дата центруудын хөргөлтийн системийг бол багасгах гэсэн үг. За тэгээд эрчим хүчний зарцуулалтыг бага ашиглах зорилготой гэж хэлж болж байгаа. За SpaceX-ийн одоо энэ яригдж байгаа XAI бизнесийн нэг сегмент. За энэ сегмент нь дотроо ахаад 3 сегменттэй байна. За эхтийнх нь бол дата суурь баазууд, дата центрүүд тийм ээ. За хоёр дахь нь бол одоо Grok тийм ээ. Одоо яг AI сегментийн голлох AI гэсэн үг. За дараачих нь болвол хуучнаар бол Twitter тийм ээ. X платформ. За тэгэхээр хэдүүлээ он цагийг нэг жоох ухраагаад эргээд ярьцгаая. 2022 онд Elon Musk Twitter-ыг худалдаж авсан байдаг. 44 тэрбум $. Тухайн үед худалдаж авчихсан. За ингээд энэ онд одоо XAI-ыг SpaceX-ийн нэг охин компани болгож
худалдаж авч оруулж ирсэн байна. За ингэхдээ бол 250 тэрбум ам доллараар бол худалдаж авсан. За үүнээс хараад үзэхэд бол яг энэхүү AI сегментийн хамгийн суур бааз болж байгаа зүйл нь юу вэ гэхээр түрүүний хэлсэн Twitter буюу X платформ болоод байгаа. За яагаад вэ гэхээр AI салбарын одоо Grok AI-ийн хувьд гэх юм бол одоо ерөөсөө л Twitter дээр суурилсан. Twitter-ийн одоо 1.3 тэрбум хэрэглэгч нар байна гэж бүртгэлээ хэлэгжсэн. За сарын дундаж хэрэглэгч нэг 550 сая хүн байгаа гэж байгаа. Идэвхтэй хэрэглэгч. Эдгээр 550 сая хүний өдөр тутам постолдог мэдээлэл, өдөр тутамд оруулдаг мэдээллүүдээр дата анализ хийх, learning хийх, machine learning хийхдээ за энэ дээр үнсэж Grok-ийн одоо үндсэн хөгжүүлэлт нь бол явагдаж байгаа гэсэн. Тэр ялтгүй X платформ бол энэ сегментийн гол дэд суурь бүтэц болчихж байгаа. За үргэлжлүүлээд дата бааз нь. За XAI-ийн хувьд бол дэлхийд дээрх одоо хамгийн том дата баазтай нэгж болоод байгаа. За нийтдээ 220 мянган NVIDIA-гийн өндөр технологийн чипийг багцлсан кластер дата бааз байгаа. За энэ нь бол 300 мегаваттын эрчим хүчийг нэг дор нэг акшнд гаргах чадамжтай ийм ашиглах чадамжтай ийм зарцуулах чадамжтай ийм дата бааз. 300 мегаватт гэхээр ер нь бол одоо бүржүүтийн цахилгаан станцтай ер нь бол ойролцоо төвчний эрчим хүчнийг шууд нэг акшнд ашигладаг гэж хэлж болно. Тэгэхээр мөн дээрээс нь 220 мянган NVIDIA-гийн өндөр технологийн чип гэхээр одоо ямар өндөр өртөгтэй дата бааз вэ гэж бол ойлгож болохоор байгаа. За тэгээд бусад компаниудын дата баазууд байна л да. Одоо энэ дэр бол Facebook ч гэх юм уу, Amazon ч гэх юм уу тий. За түрүүний хэлж байгаа XAI-ийн ашиглаж байгаа 220 мянган NVIDIA-гийн чипийг ашиглаж байна. Meta-гийн хувьд бол ойролцоогоор 150 мянга ч гэдэг юм. Amazon-ийн AWS-ийн хувьд бол 100 мянга ч гэдэг юм тий. Харьцангуй бага байдаг. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол AI салбарын дата бааз бол одоогийн байдлаар ер нь бол тэргүүлэх хэмжээний ийм суурь дэд бүтцтэй болсон байгаа гэж хэлж байна. За тэгвэл хоёулаа саяны энэхүү 3 үндсэн чиглэл дээр за яг SpaceX-д оруулж байгаа борлуулалтын орлого нь хэр их байгаа юм? За мөн CapEx буюу үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын зардал нь хэр байгаа юм бэ гэдгийг харъя. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл саяны хэлсэнчлэн магадгүй за Starlink дээр бол яалтчгүй өндөр дүн хэмжээ буюу за 2025 онд SpaceX 18.7 тэрбум ам долларын борлуулалтын орлогын 11.4 орчим тэрбум ам долларыг нь зөвхөн Starlink-ээс олсон орлого эзэлж байгаа гэсэн. За харин түрүүний ярьдаг за XAI-яас орсон орлого бол 3.2 тэрбум ам доллартай харьцангуй бага байгаа гэсэн. Гэхдээ за энэ хоёр үндсэн сегментийн CapEx зардлыг нь харах юм бол за XAI дээр төлөвлөсөн байгаа CapEx зардал нь 12.7 тэрбум ам доллар гэсэн. Тэгэхээр энэ маань ирээдүйд буцаад борлуулалтын орлого цэвэр ашиг болоод ирэх магадлал өндөр байгаа гэж хэлж болж байна. За түрүүний бас хэлсэнчлэн ирээдүйд илүү за технологийн дата бааз, дата төвүүд рүү суурилсан ажлуудыг хийн гэсэн магадгүй үүнтэй холбоотой CapEx зардал өндөр байгааг бидэнд илтгэж харуулж өгч байна. Тэгэлгүй одоо энэ графикаас харах юм бол Starlink-ийн орлого бол 11.4, SpaceX их 4.1. За AI-ийнх бол 3.2 ч гэдэг юм уу тий. Нийтдээ 18.7 байгаа байхгүй. Гэтэл нөгөө талдаа CapEx буюу хөрөнгө оруулалтын зардал нь 20.7 буюу орлогоос давсан ийм хөрөнгө оруулалтын зардлыг бол хийж байгаа. 20.7 хэр өндөр юм бэ гэд харьцуулаад үзэх юм бол ерөөсөө манай улсын эдийн засгт тэнцвэрч хэмжээний ийм зардлыг жилд гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалтын зардлыг бол энэ компани бол гаргаж байгаа. За түрүүний хэлж байгаа 18.7 тэрбум ам долларын орлого гэдэг бол нөгөө нийт үнэлгээтэйгээ харьцуулаад үзэхээр маш бага тоош биш. Одоо 175 их 80 ам доллар шүү дээ тий. Энэтэй харьцуулах юм бол маш бага. Гэхдээ хөрөнгө оруулагч нар, шинжээч нар энэ дээр юу хараад байгаа вэ гэхээр одоогийн хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт. За мөн дээрээс нь энэ SpaceX-ийн 3 бизнесийн сегментийн экосистем нь ирээдүйд бол маш хэмжээний орлогыг бол бүрдүүлэх боломжтой байгаамаа
гэдгийг бол харж байгаа. Тэгээ энийг бол одоо SpaceX-ийн зорилттой зах зээлээс бол харж болно. Тэгээ SpaceX одоо яг зорилттой зах зээлээ яг одоо өөрсдийнх нь бизнесийн зорилттой зах зээл юу байгаа вэ гэж харж байгаа вэ гэхээр нийтдээ 28.4 их 80 ам долларын зах зээл манай салбарт байна. За энэний AI салбар нь бол 93% байна. Тэгэхээр одоо түрүүний хэлсэнчлэнтэй AI салбартаа зарцуулж байгаа капексийн хэмжээ нь бол хамгийн өндөр байна. Энэ нь бол мэдээж энийг ялчгүй сайн тайлбарлаж өгч байна тийм ээ. 93% нь бол AI салбарын зорилттой зах зээл. За 5.6% нь бол түрүүний хэлсэн Starlink, connectivity зах зээлийн зорилттой зах зээл байна. Үлдсэн 1.3% нь сансрын сегмент байгаад. За тэгээд одоо use of proceeds буюу одоо татан төвлөрүүлсэн мөнгө хөрөнгөө юунд зарцуулах юм бэ гэдгийг нь хараад үзэхээр бас ялгаагүй байна тийм ээ. Дийлэх хөрөнгийг бол AI салбарт зарцуулна. Тэгээд дараагийнх нь бол Starlink буюу connectivity сегменттэй зарцуулна. За хамгийн сүүлд нь space сансрын сегменттэй зарцуулна. Энэ ч утгаараа олон капитал үнэ цаасны компаниар та бүхэн дамжуулаад тухайн хувьцаануудын арилжаанд бол оролцох боломжтой. За дэлхийн хэмжээний interactive broker гэдэг платформ байна. За бид бүхэн бол энэ төв платформыг бол албан ёсны эрхтэйгээр бол олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа тийм ээ. Дэлхийн 170 гаруй хөрөнгийн биржийн арилжаанд оролцож болно. Ингэхдээ 28 валютаар оролцох боломжтой. Сул мөнгөнд бол жилийн 3.8% хүү бодогдоод долларын хийж байна. Гэх мэт ер нь бол ийм давуу талтай платформ бол байдгаа. За тэгэхээр энэ платформоор дамжуулаад гадаад арилжаанд оролцох боломжтой байдаг шүү гэж бол нэмэлтээр хэлмээр. За өнөөдрийнхөө сэдвийг нэгтгэхэд базаад ярих юм бол за ямар ч өнгөрсөн 7 хоногт бол SpaceX-ийн үн цаасны танилцуулга бол олон нийтэд нээлттэй танилцуулагдсан. За ингээд 6 сарын эхээр бол тухайн компани IPO бол хийгдэхэд бэлэн болоод байгаа. Бэлтгэл үе шат нь бол үргэлжилж байна гэж хэлж болохоор байна. Дэлхийн хамгийн том өндөр дүнтэй ийм IPO болохоор хүлээгдэж байна. За хэрвээ та бүхэн тухайн IPO-д оролцохыг хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой гэж нэмэлтээр хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Голон капиталын шинжээч нар байлаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.